Боржин овогт нямын дуламжав. Миний туулсан амьдралын зарим дурсамж номын хэсгээс. Мянгасан 164 оны өвөл миний ууган охин төрж манай гэр бүл асар том баяр баясгалан авчирсан баяртай үйл явдалтай тохиолсон юм. Эмэг ээжийн өөд усноос хойш хэдхэн сарын дараа манайд охин мэндэлсэн явдал бол нэг нь үхэж өргөдөн үгүй болж байхад нөгөө нүүсэн бий болж ургийн ураг цэцэглэж өсөн үржиж байдаг хорвоо ертөнцийн жам байгалийн хууль юм ад. Нацаг маань нялх бие дээр юул идэж уун бараг тэр чигээрээ буцаад гаргачихдаг яг л нарийнчсан хүн шиг өвчтөй болдго юм байна. Түүнээс болоод хоолцоо идэж уухтаа дургүйцдэг бол сайн тэнхэрч чадаагүй. Тэгээд хоолцоо хэрэглэхгүй шахан байхлаар бөөрч хэцүү байл. Түүний маань бие суларч мах мэр ханшуугдж эцэнхий туранхай болж сүлдэж угаа гэж жигтэх. Би урд донд нь сэлэнгэд ажиллаар явж байхдаа Шаамрын ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний туршилт станцын дарга Шагдар гуйтай танилцаж түүнээс Оросын ардын эмчилгээнд хэрэгэлдэг бор аргын хэрэглэх заавар олж ирсэн юм. Тэр зааврын дагуу хамт ажилладаг Дамсрангуйтай хамжиж 1.5 кг 100 нас ургамал, 2.5 кг зүгийн бал, 3.5 литр портвейн дарс олж аваад 100 настай махны машинаар машиндж шүүж болгон эдгээр найруулан хар шилэнд хийж авдрын юролд 7 хоног дарж хадгалсныхан дараа эмийн журмаар уулгаж эхэллээ. Эхний 7-8 хоног гуйлэгдэг нь улам ихсэж ядраал. Тэгээд таарахгүй юм болов уу гэж бодож бараг болдогч юм билүү гэж ярилцаж байл. Гэвч үргэлжлүүлэн 2-3 хоног уулгахтал аажмаар гуйлгалтанд багасж хоолцойгоо идэж уух нь нэмэгдэж ирлээ. Тэгсээр 45 хоног хэрэглээд дуусахад бүрэн идэгж хэвийн байдалтай орсон юм. Тэр үед би гүн чи юу гихч болох нь вэ гэж айж байл. 2 том хүүгээ улаан бурхан кор өвчин тусахад салхи авахуулахгүй, уйлуулахгүй гэж хэнигнээс хит бэгнэж дулаалan цаг үргэлж тэрч зуурсаар тууралтын удаашруулж хүндрүүлж түүнээс болж сандарч твдэж байл. Харин эмчин зөвлгөөгөөр хэдэд дулаалхан багасгаж учиргүй их тэрч явхан байсан юм. Үүний зэрэгцээ эхийн ус шээсийг шургуу уулгасны хүчинд түргэн туурж хөнгөрсөн юм. Эхний хэд хоног битээр нойр хойлгүй шахам цаг ямагт тэрч явж байсан юм. Бидний гарыг амраах нэрээр ээж хэдэн бүсгүйд мөн чих тэрсэнтэй хөрх. Нэг өдөр манай буурал ахын авгай намайг ирж уулзаач гэж хэлүүлжээ. Би түүний дуудлагаар гэрт нь очивол чухам санаанд багтахгүй юм болох нь тэр. Тэр улаан амтай хагас галзуу авгай. Чи сургуульд явахдаа миний 5 цэнгийн алтан бөгжийг зарж борлуулж өгье гэд аваад явсан. Одоо түүнийхээ үнийг өгөхгүй юу гэж улаан цам гүжирдэн гөрддөг юм байна. Би амьдралдаа хүний алтан бөгжийг зарж өгье гэж авах хэрэггүй. Алт гэдэг эдийг гартаа барьж үзээгүй явсан тул бүр мэл гайхаж цэлх хөхөрл. Хуурэ гүжирдлэг гэдэг энэ байж. Түүн шиг хэлэх үг олддоггүй хэцүү юм байдаг болов. Би дэмэл гайхахдаа наана та хүн андуурч байгаа бах би танаас тийм юм аваагүй шүү дээ гэлээ. Гэтэл тэр үгүй чи авсан мартсан байх гэж шууд намайг авсан гэж тулгаад одоо хэдэн төгрөгөл өгчих гэдэг юм байна. Би алт гэдэг үн тэдлийг одоо хүртэл гартаа барьж үзээгүй яваа хүн шүү дээ. Гэхдээ мөн хачи юм да. Гэхдээ танд мөнгө өгье гэсэн чи одоо надад мөнгө байхгүй гэж хэлээд гарлаа. Ийм юм боллоо гэж гэрээхэндээ ярьлаа. Ээж минь хуурэ гүжирт орох яаж ч болохгүй хэцүү үед. Эр хүний нэг мөчлөг юм гэдэг шүү. Цаадах чинь чамайг харааж зүхэд сүйд болно. Хэдэн хүүхдэд чинь муу болох байх. Миний хүү яах аргагүй гүтгүүллээ. За яхав? Одоо яхавт. Хүүхдүүдийн бодоод хэдэн төгрөг өгөхөөс биш.
муу юм болгон түүгээр зайлж хүмүн битгийл хэрэлдэж муудалцаарай хараан шүү гэл. Аав минь үгүй тэр муу улаан амтай шон шиг авга үннээ хилээд гуйгаад авахын оронд чамайг гүтгэж байж мөнгө авахыг бодож илтээ. Наадханд чинь мөнгө хэрэгтэй л болж. Бэтгий өг. Чамайг хичнээн тоглох гэсэн новшив гэдэг байна. Тэгээд ээжийн зөвлснөөр нэрээ хідэн хүүхдтэй бодож 1000 төгрөг аваачиж. За танд мөнгө хэрэгтэй байвал энийг аваа гэж хэлж өгöd. Түүнээс салж билээ. Өөрийн гисэн үр хүүхэдгүй ядарсан хоёр хөгшин гээд аав бит хоёр хамжиж мөн л их юм хийж өгч тусалсан юмдаг. Түүний муу гэж юу ах вэ? Гэхдээ түүний аашаарын шин муу. Ямар ч хүнийг ээлдвэр харааж зүхдэг, намайг үндэсгүй гүжирдэж гүтгсэний нуудахаар үнэхээр дургүй хүрдэг байл. 1966 оны 7 дугаар сарын эхээр Улаанбаатар хот орчмоор олон хоног үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас том жижиг голын усны төвшин дээшилж явандаа наадмын үеэр туулгол үерлэж савнаасан хальж бүр гамшиг учрууллаа. Энэ аюултай үеэрээр олон 10 хүний амьарстаж хөрөнгийн асар их хохирол учиржээ. Нийтийн хэрэгцээний цахилгаан ус тасарч дайнд нэрвэгдсэн мэтэл боллоо. Манайх жигждийн тусланд гэрээрэн гарсан бөгөөд би тэр үед ээлжин амралттай байсан юм. Би хот орж ирж нэг том чемодан дүүрэн талах дэлгүүрээс судалдаж аваад явган үүрч харж гэрийнхэндээ талах залгуулдаг бөгөөд тэр талах 1-2 хоноод дуусахад дахиад явдаг байл. Наадмын маргааш ажилдаа дуудагдж ороод үерийн комиссийн ажилд дайшлагдж ажиллаваа. Үерт нэрвэгдсэн айл өрх албан газрыг нүүлгэж, аюулгүй газар буулгуулах, гэр оронгүй шалдан нүцгэн шахан үлдсэн олон зуун хүнийг сургууль, албан байгууллагын конторт байрлуулан, улсаас үн төлбөргүй хооллож, ундлах, үерийн далан хамгаалалт бариулах зэрэг ажлуудыг зохион байгуулах үүрэгтэй. Хэд хоног бараг л өдөр шөнөгүй л ажиллаа. Энэ ажлын дараагаар богдуулын ард туул голын урд хөвөөгөөр шин зам гаргаж засах ажилд биеэр оролцож 10 хоног гэртээ харилгүй хөдөлмөрлсөн юм. Энэ ажилд хотын бүх албан газрын ажилтан, ажилчид гар бие оролцсон газар шорооны мөн чих ажил хийж билээ. 1967 онд миний 4 дахь хүүхэд буюу охидын 2 дахь нь мэндэлсэн бас нэгэн баярт үйл явдал болсон юм. Миний энэ 4 том хүүхдийг аав, ээж, хэдэн эмэгтэй дүүнэр л өсгөж өндийлгэж өгсөн. Тэднийхэн өгөөмөр сайхан сэтгэл ач тусыг хязээж мартаж болохгүй. Ялангуяа миний муу өтөл буурал ээж минь хүүхдүүдийн минь эрүүл энх, сайн сайхны төлөө амьдралаа зориулж байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй бах. Үхэж үгүй босн нь одоо яа их дүүрсэн хэрэг. Харин амьд сэрүүн яваа ганц ах хэдэн дүүнэрийн ач тусыг цаг ямагт ухаан санаж, хорвоогийн мөнх усыг үдтэл нь ялимгүй ч гэсэн хариулахын төлөө чармайлт гаргавал өөрсдөд нь сайн юмсан. Гэтэл одоогоор тийм юм өчүүхэн чарагдахгүй байгаа нь харамсалтай. Энэ хүмүүсийн ач нь болж төрсөн. Ялангуяа хамгийн том ахаас нь гарсан ачийн хувьд миний хүүхдүүд хэн ч ялгаагүй. Эднийг илүү анхаарч халамжлах ёстой, тийм байхч үүрэгтэй. Эдгэрийн дотроос миний ганц ах өөрөөс гарсан үр хүүхэдгүй бэгз, цэвэлма, даваа дөрвийг илүү анхаарах ёстой. Энэ хэдээс бусдын орхих гэсэн үг биш юм шүү. Энэ үннийг хэр зэрэг ухаарч хэрэгжүүлэхийг өөрсдөө л мэджтэй. За тэгээд миний бие Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн ангид оройгоор орж суралцъя гэж хийдвэ. Ингээд тус сургуулийн уралдаан шалгалтанд 1967 онд оролцож, орос хэл, математикийн шалгалт өглөө. Тэгэд уралдаан шалгалтанд тэнцсэн байна. Гэхдээ миний тэнцдэгч гэж юу ах вэ? Агия маань тус сургуулийн хогийг цэвэрлж байсан тулд л шалгалт авсан таньдаг багш нараас гуйж байж тэнцвэхгүй юу? Түүнээс биш би юугаа шалгуулах вэ? Юу ч мэдэхгүй шахан байсан юм чинь. Харин 1959-с 1960 оны үед бол нилээд бэлтгэлтэй байсан болохоор дажгүй тэнцэж болох байсан байхаа. Өдрийн 8 цагийн албан ажлын хажуугаар 7 хоногийн 5 өдөр орой ажил тараад өдөр бүр 4 цагийн хичээлд сууж лекц сонсдог байл. Ийм байдлаар 5 жил зүтгэж байж оройн сургуулийг амжилттай төгсөж дээд боловсралтай эдийн засагч нэгтлэн бодогч гэсэн диплом олж авбаа.
Сургууль яаж сайн дүнтэй төгслөө. Дипломын хавсралт нь 37 хичээлийн дүн тавигдсанаас 30-аад нь онц, 7-д нь сайн гэсэн үнэлэлт авчээ. Би нийгэм улс төрийн холбогдлолтой хичээлүүдэд бусдаас арай дөнгөр мэдлэгтэй байсан учраас оройгоор хамт төгссөн бүх төрлийн мэрэгжлийн ангийн сонсогчид надаас зөвлөгөө консультац авдаг. Тэр нь ч үр дүнгээ өгсөн шүү гэж хамт төгсөгчд ярьдаг байл. Энэ хугацаанд орой хичээл тарж ирээд маргаашин орох хичээлд бэлтгэх, холбогдох их зохиол, бусад материал уншиж судлах, курсын ажил реферат бичих, нацгийг ажилтай өдөр хоол хийх, баг улчрын хооллох, харж хандаж, зохицуулах гэд ажил мундахгүй учир шөнө орой болтол сууж тун баг амарч унтдаг байл. Ээлжийн амралтаа чөлөгтэй эдэлж чаддаг байл. Энэ бүгдээс шалтгаалan тухайн үедээ мэдэхгүй, хэрэгсэхгүй байсан боловч сургууль төгссөний дараа асар их ядарч туйлдсан нь мэдэрсэн. Шөнө нойр хөрөхгүй зовх, хууч өвчин хөдөлж шаналгах, толгой хүзүүгээр хатиг шавах, хоолнд илэрхий муудах зэргээр илэрч, энэ байдал нэлээн хэдэн жил үргэлжилж билээ. 1966-аас 1968 онд хотод сурчих санаатай миний хоёр нагацах Жанжа, Маама нар Баян хонгороос цуварч нүүж ирлээ. Тэд бие эмнэлэгт үзүүлэх, эмчилүүлэх, бусад аар сар шалтгаанаар төр шилжүүлэхтэй эрзгэсэн. Тийм учраас хугацаа дуусмагц нутагтан буцгаж хөөгдөн, зарим нь хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны үүдэн дээр хугацаа тогтож нэр зааж шаардсан мэдэгдэл хүртэл наад шаардаад буцхаас өөр замгүй болсон байл л да. Тэдэнд би ил хөөцөлдөж туслах хэрэгтэй боллоо. Гэхдээ нэгэнт төрсөн эгчээс нь гарсан зээ дүүгийн хувьд ингэх нь миний үүрэг байх нь зүүн хэрэг. Тэгээд би хотын захиргаагаар нэр нүргүй явж хөөцөлдөж, аль алинд нь бүх гэр бүлээр нь хотын паспорт гарган олгуулж, Баян горшин суух иргэн болгууллаа. Тэр үед би хотын захиргаа хариуцсан засгийн дээд байгууллагын ажилтны хувьд эрхэлсэн албан тушаал танил талаан ашиглаж байж энэ асуудлыг бүтээсэн нь мэдээч. Гэхдээ ер нь тэгэд альва хүний тэр дундаа ах дүүгийнхэн хэргийг бүтээж өгч урд тус болох шиг сайн юм хаа байх вэ? Түүнчлэн нагц ах нарын тохиолдсон үхэл хагцал, гачигдал зовлон хамт хуваалцаж, унаа машинаар хангаж, эмч домчид үзүүлэх, эмчилүүлэх, газрын зөвшөөрөл олж авах зэргээр тухай бүр чадал болцооны хэрээр тусалж байлаа. Мөн тэдний үр хүүхдүүдийг ч гэрлэж өргөхөр тусгаарлахт нь бэрэг уйх, унаа машин гаргаж өгөх, хадмууд нь үйлчлэн зуучлах, аятал засах гэх мэтийн ажилд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байсныг хэлхэн зүйт. Эдгэрийг цухас дурдахтан хүнд урд тус болохыг боддог баг. Хүний нинжин сэтгэл тусрахыг чанарыг бүү мартаарай, бүү гээгэр. Амиа хичээсэн бэртгчин үзэлд битгий автагдаарай. Удам угсаа ураг төрлөөр холбогдсон ах дүү хамаатан саднаа цаг ямагт энэрэн халамжилж яваарай хүүхдүүд минь. Түүнээс илүү эрхэм нандин юм хүний амьдралд байдаггүй юм шүү. Хүн нэмэгдэвэл хүнс нэмэгдэнэ гэдэг. 1970 онд манайд бас хүү төрж, амбул нэг хүнээр нэмэгдлээ. Энэ миний хүүхдүүдийн отгон юм. Инх болд маань багадаа нэлээн уйлах, бас ээрч ундаг хүүхэд байснаас бид хоёрыг хэрийн ихгүй зовоодог байж билээ. Энэ ташрам талхид манай хүүхдүүд багадаа ханиад том хурч, халуурч, бүлээрч уйлгнахаараа миний өвөр дээр ирж тэрвүүлээл тайвширч дугуй болоод унтаад өгдөгсөн. Аавынхаа гэрийг барьж тустай байдаг болсноос хойш бид хоёр хүүхдүүдээ харж хандан, зохицуулах, хүмүүжүүлэх гэж яггүй бужигналдсан билээ. Энэ үед би хүүхдүүдээ нацгаас дутахгүй, заримдаа бүрч илүү тэрч бөөцөлн харж халамжилдаг байсан юм. Ингэж байсны ачаар нацгийн хаяа хадлан бордоо бэлтгэх гэх мэт хэд хоногор хөдөө явхад нялх баг ч гэсэн эхийг нь дагаж сүйд болохгүй надтай үлддэг байлоо. Бүр хөхүүлж угаад орхиод явах, меми хөх гэж уйлж унжидаггүй, борог хоол идчихэд миний өвөрт унтаад өгдөг байл. Ер нь манай хүүхдүүд багада өвдөж зовх нь харьцангуй бага байсан юм. Том хүү инх батал 6-7 настай байхдаа цахилгаан менингит гэдэг аюулт өвчнөөр өвдөж, сайн эмч нарын ачаар түргэн хугацаанд хосгүй эдгэрсэн юм. 1971 онд шиг санагдана. Нацгийн ганц дүүн хүнд өвчнөөр удаан өвдөж байгаад нас барлаа. Энэ нь бид хоёрт
ялангуяа нацагт маань хүнд цохилт болсон юм. Тэр хань нөхөртэй, хоёр сайхан хүүтэй ид цэцгэлж явсан насанда дөнгөж 30 хүргээд өөдүүлсэн бөгөөд насан өндөр болсон эцэг их, ах ихч амар ханд харамсаад барахгүй эмгэнэл учруулсан билээ. Ер нь 1970-аад оны ихээр элэг зүр хэмтэлсэн айхтар сүрхий явдал хэд тохиолдсон юм. 1972 оны хавраас эхлэн ээж минь би шилэрхэж эхэллээ. Нөгөө л 26 жилийн өмнөх хорт муухай өвчний голомт сэргсэн бололтой байлаа. Ийм учраас ангах ухааны болон ардын эмнэлгийн янз бүрийн хүнд эмч домч нэртэй бүх хүмүүст үзүүлж аж тус арга чарга хайж явсан юм. Эхлээд хүмүүсийн магтаад байсан Говьалтай аймгийн харьяат толгойтод гэртээ нэг хөгшин даваачиж үзүүлэн юуг нь мэдэхгүй хэдэн тун эм нэртэй эм авчуулгал. Тэр хүнд 2-3 дахин очиж авчирч үзүүлсэн бөгөөд түүний өгсөн эм ямар ч тус нэмэр болоогүйгээр барахгүй бүрж доройтлоо. Энэ мэтэр өдий төдий хүнд үзүүлж эм тан залж өгсөн боловч тос болсонгүй өвчин нь ихсэж биеийн ерөнхийдөө дордоод л байл. Энэ үеэр манай хамаатны дүү их эмч банзрагч хөдөөнөөс ажиллаар ирээд цацраг туяа эмнэлгийн ерөнхий эмч Саграажавыг авчирч үзүүлсэн юм. Тэр эмч үзээд хорт хавдар хүнд үедээ оржээ. Тийм учраас ямар ч эмчилгээ хийлгэхэд хэрэггүй баг. Ялангуяа мэс хагалбарын эмчилгээ хийлгэж огт болохгүй. Ингээд зөөртөн шиг байлгаж, сайн совилж, тайван байлгах хэрэгтэй. Харин юугүй их өвчин ороож зовоогод байх юм бол зөвхөн өвчний төр намдах эмтэрэ хэрэглүүлж болох юм гэх хайстай зөвлөгөө өгчгөд яваад өглөө. Тэр хүний хэлж байгаагаас үзэхэд юу ч хэрэглээд нэмэргүй. Удахгүй нас барна гэсэн ойлголтоо бидэнд өгсөн. Тэр нь ч үнэн байсан юм. Юугүй л өвчин ихсээр ээж минь өөрийнхөө номын багш их сайн номтой өвгөн ламд үзүүлж эм залж хүртсэний хүчинд өвдгөн намдаж дахин их хүчтэй өвдөхгүй байх шиг болсон. Гэхдээ миний ээж асар их төвчээртэй, сэтгэлийн тэнхээтэй хүн байсан болохоор хэр баргийн өвдөхийг төвчээр заагаад хэлэхгүй байж чадах хүн бараг тэгсэн ч байх. Түүнээс биш амийн авах гэж чиглэж ирсэн тэр хортой өвчин яалаа гэж өвдөж зовохгүй байхад. Эдгээр биднэр өргүүлж асруулж байсан ч өвдлөө гэж ёолж ёхолж сүйд болоогүй. Ийм байдалтай хэдэн сар болоод намар нь биднийг үүр дөрхиж хорвоогоос хальж утсан юм да. Төрүүлж өсгсөн хэдэн хүүхэд бид 9 хүн ээжигийн ээлжлэн сахиж чадах ядгаараа л өргөж тойлж асарч сувилж байгаад л эцсийн замд нь үдхэн тэр. Миний хувьд ёстой л алгаараа харж арваараа тэрч түшиж байгаад амьсгааг нь хураалгасантай хөрх юм. Ахархан амьдралынхан бараг 4-3 буюу 50 шахам жилийг тээж төрүүлсэн үр хүүхэд биднийхэн сайн сайхны төлөө эрүүл саруул бие бэлдэр өвдөгч хүмүүжилтэй хүн болгож өсгөн өндийлөхийн төлөө биеийн халжаал ядарч зүдэрснээ үл хайхран зүтгсэн гэгээн нар гэрэлт гэгэнтэн болсон халуун хайр дээжээсээ үрд хагцнаа гэдэг ямар их гаслантай яасан хэцүү хүнд аюул. Төрсний эцэст үхдэг нь байгалийн чам. Хүний хорвоогийн ясч гэлээ. Ээжээсээ хагцх шиг харамсал, тэрүүн шиг хүнд мөч хүний амьдралд олон таардаг гэж юу. Би л үгүй гэж шууд хэлнэ. Энэ мөчөд миний ухаан санаа баларч дотор бачимдан орчлон ертөнц харанхуйлж хөмрөх мэт болж бил. Энэ он шиг санагдана. Би яг оныг мартжээ. Хурбароо элбэгтэй зуны улирлал юмдаг. Нэг өдөр Булган аймгийн Хангал сумаас сэр од нас барлаа. Яаралтай эргэсэн цахилгаан дүү Бэгзэд иржээ. Бэгз засгийн газрын референтээр ажиллаж байсан. Тэр цахилгааныг аваад юуны өмнө надад мэдэгдэл. Бид бас л нэг хүргэнээ алдчих.
Далигач маань дүү Цэвэлмагийн нөхөр өргөмөл хүү охин хоёртой Булган аймгийн сайхан суманд багшилдаг сайхан айл байл. Харин нэг гэм нь уушигны архаг өвчтэй соловтор биетэй хүн байсан юм. Бэгз битээр ярилцаад чи дарагдаа хэлж машин ав. Би ажилласаа чөлөө аваад тийшээ явъя гэж тогтлоо. Гэтэл засгийн газрын хэрэглэх газрын дарга гэж дээр миний өгүүлсэн бэг ихч байсан бөгөөд тэр хачин итгээд машин өхийг зөвшөөрсөнгүй. Харин автобазаас такси аваад яв гэсэн байл. Тэр нөхөр ажилтнаа тохиолдсон гачигдал зовлонд ийм байдлаар хүйтэн хүндий ханддаг хачин амтан байсан гэж надад бодогддог. Би бэгзийн шийдийг харзнаад өөрийнхөө даргатай уулзаагүй хүлээсэн ч байсан юм. Нэгэн тийм болсон болохоор би жамын дарга дээр орж болсон явдлыг ярьлаа. Тэр зовлон мэддэг өр зөөлөн сайхан сэтгэлтэй дарга надад 10 хоногийн цалинтай чөлөө олгоод зогссонгүй. Бас л зөвхөн бензиний үнийн төлөхөөр тооцож ГАЗ 69 машин аваад яв гэж шийдвэр өгч 2 дахь удаан үнэлж барчгүй тусламж үзүүлсэн юм. Тэгээд найл том ах бит хоёр цахилгаан авсны маргааш гарч хангал сумын улаан толгойд тэр өдөртөн хурж очлоо. Цахилгаан мөн л саатаж ирсэн тул биднийг очиход оршуулчихсан, ойлж унтсан хүмүүс огтлаа. Талигач би юм уу болохоор амралтаараа гэрээрээ нүүж ирж хангал суманд байдаг төрсөн ахихтайгаан айлсаж буугаад удалгүй нас барж. Дүү минь ингэж хүний газар, хүний нутагт ханилсан нөхрөөс өн хагцаж 2 нялх хүүхдийн хамт бэлэвсэрч хоцорсон юм. Бид тэнд 3-4 хоног байж талигачин ахтай зөвлөдөж ярилцаад дүүгээ 2 хүүхэдтэй нь хотод шилжүүлж яваачихаар болсон юм. Ингээд цааш сайхан суманд очиж Цэвэлмагийн хөдөлмөрийн дэвтэр, цалин хөлсний тооцоо зэргийг зэгслүүлээд буцахтан аймаг дайрч захиргааны хотын шилжүүлэг хийлгэж аваад эргэж ирсэн билээ. Мөн л хотын захиргаагаар хөөцөлдөж нийслэлийн иргэний паспорттай болгоул. Энэ ажлыг дүү Бэгз маань хөөцөлдөж гүйцэтгэсэн санагдана. Мөн оны сүүлчээр намын төв хорооны бүгд хурал хуралдаж төрийн хяналт шалгалтын зохион байгуулалтын асуудал хэлэлцэж сайд нарын зөвлөлийн хянан шалгах комиссийг татан болгож түүний суурин дээр төр олон нийтийн хяналт шалгалтыг хослуулсан ардын хянан шалгах байгууллагын системд тогтох шийдвэр гаргасан юм. Энэ нь зөвхөн төрийн зүгээс дангаран гүйцэтгэж байсан төрийн хяналт шалгалтыг ард олны үүсгэл санаачилгаараа байгуулагдсан олон нийтийн хяналт шалгалттай холбож хослуулсан төр олон нийтийн хяналт шалгалтын бүхэл бүтэн систем тогтоосон чухал ач холбогдолтой шийдвэр болсон юм аа. Түүний үйл ажиллагааны хамрах хүрээ далайцыг өргөжүүлж гүйцэтгэх үүрэг, эдлэх эрх хэмжээг дээшлүүлсэн билээ. Ингээд шинээр байгуулагдах ардын хянан шалгах байгууллагын дагаж мөрдөх шин дүрм боловсруулж батлуулах ажилд миний бие ихээхэн идэвхтэй оролцож ажилласан юм. Мөн ардын хянан шалгах байгууллагын зохион байгуулалтын бүтэц, оронтоо, төсвийн төсөл боловсруулж дарга байсан жамын шинээр томилогдсон дарга Дамдин жав нарыг дагаж Цэдэнбал даргаас уруудуулаад улс төрийн товчооны гишүүд, сайд нарын зөвлөлийн орлогч дарга нар дээр бараг цөмөөрн дээр нь орж төслөөнд танилцуулж виз зөвшөөрөл авч байлаа. Өөрөөр хэлбэл ардын хянан шалгах байгууллагын анхны төр мөрдөх дүрм, бүтэц зохион байгуулалт, оронтоог миний бие боловсруулсан гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй байна. Хэн төсөл боловсруулах комисс засгийн газрын тогтоолоор батлагдж бүрэлдэхүүнд нь төдий том албаны сайд дарга нар орж ажилласан атал. Ягаад ч юм тэд нар хэлэгхийн оронд жамингой бүх төслийг надаар хийлгэж тэднийг зөвхөн комиссийн хурлаар хэлэлцэх төдий ашиглаж байл. Дамдин жавгач мөн энэ аргыг үргэлжилүүлсэн. Ингээд бодоход тэд надад ихээхэн итгэж хяналт шалгалтын талаарх миний өчүүхэн мэдлэг туршлагыг ашиглаж байсан хэрэг бизээ. Улсын ардын хянан шалгах хорог улс ардын аж ахуйн салбараар зохион байгуулагдсан 3 газар, 3 хэлтэс, 2 тасагтайгаар байгуулж, намайг хариуцлагатай нарийн бичгийн даргын ангид дотоод ажил, дотоодын хянан шалгалт хариуцсан ахлах зохион байгуулагч, ахлах хянан шалгагчаар томилж ажиллуулсан юм. 1973 оны 3 дугаар сард миний 6 дахь охин Мендель. Би энэ охин инх туяага ээж минь сүнс, хойд төрөл,
Хүү надтай эргэн төрж, хоёр үедээ надтай учирч намайг ивэн тэтгэж байгаа юм болов уу гэж дотроо бодож, баярлаж, хайрлаж явдган энэ ташрамд хэлье. Түүний байдал төрх, ааш хараншинч ихэнх тохиолдолд ээжтэй минь адилхан байдаг юм л д. Юм гэдэг их сонио. Тэр тусмаа шалгагч хүнд огт санаанд оромгүй мэдэх мэдэхгүй юм аль таарлахыг тэргэхэв. Би цэргийн талаар ямар ч мэдлэггүй. Ядахта цэрэгт ч явж үзээгүй, ёстой чацахта цэрэгч байгаагүй. Гэтэл нэг хэсэг нэлээд хэдэн жилийн хугацаанд Батлан хамгаалах яамны төв аппаратаас уруудуулаад цэргийн олон анги салбарт ажлыг шалгаж байл. Яа гэхэв даргын даалгавар эмчин шалгажл таарна. Гэхдээ шалгалт бүрийг сайн хийсэн гэсэн үнэлт авч явснаас биш муулгуулж явсангүй. Цэргийн том генерал ахлах дунд офицеруудад хариуцлага хүлээлгэж явсан нь мэдээч. Мэргэжлийн бус мэдэхгүй газрын ажлыг шалгаж, алдсан, онсон, зөв бурууг нь ялгаж салгаж тогтооход шалгагчийн ерөнхий мэдлэгийн төвшин авхалт самбал чухал байдаг. Энэ мэтэр эмнэлэг, сургууль, соёлуурлаг, үйлдвэр, барилга, тээвэр, хөдөө аж ахуй гэд надад шалгаагүй салбар бараг байхгүй баг. Шуурхай байдлаар ажилтай нь өнгөц танилцах нэг хэрэг. Харин шалгалт хийх нь шал өөр. Ихээхэн мэдлэг, чадвар, ур ухаан, зохион байгуулах авьяас чадал шаарддаг нүсэр ажил гэдгийг хэлэх хэрэгтэй. Шалгагч хүнд хамгийн чухал эрхэмлэх зүйл бол хүнлэг энэрэнгүй, нинжин сэтгэл, ухаалаг хандах чанар байдаг. Би хэдэн 10 жил шалгалт хийж, олон мянган хүнтэй уулзаж учирч явахдаа цаг үргэлж голж шудраг чанарыг эрхэмлдэг байсан. Тиймээс ч альва хүнийг дэгстүүлж хэлстүүлсэн тохиолдол гараагүй хаа гэж найддаг. Ямар ч гэсэн миний хийсэн өчнөн төчнөн шалгалтанд гомдсон, зарга зайлахаа үсгэсэн хүн гараагүй. Санаа зүв бол үйлс үнэн гэдэг энэ болов. Намайг нэг өдөр Дамжин жав дарга дуудаж уулзаад. За, чи одоохон сайдрын зөвлөлийн орлогч дарга Цэвэг Мэдгуй дээр оч гэдэг юм байна. Би тэр үед дотоод ажил хариуцаад гадагшаа явж шалгалт хийдэг байсан юм. Би тэр даргын үүрэг өгсөний дагуу Цэвэг Мэдгуй дээр очиж өрөөнд норлоо. Тэгтэл Цэвэг Мэд дарга чамайг би нэг хариуцлагатай шалгалт өдөр дуулж явуулах гэж Дамжин жаваас хүссэн юм аа. Чи тэгэхээр энэ хоёр хүнтэй надтай хамт Завхан Ховд аймгийн эрүүлэг хамгаалах байгууллагын ажлыг шуурхай хугацаанд шалгаад ирэхгүй юу? Шалгалтыг та удирдах явах болно гэл. Тэгтэн үгүй дарга би чинь эмнэлгийн ямар ч мэдлэггүй хүн шүү дээ гэл. Гэтэл дарга энэ Баточир Көпөл хоёр хоёулаа их хэмч дээд эрдэмтэн цолтой сайн хүмүүс. Мэргэжлийн талаас айхан байхгүй. Энэ хоёр хүн үзчихнэ. Харин та ерөнхийдэн зохион байгуулж аймгийн захиргаатай холбогдсон асуудлыг шалгана. Маргаашийн онгоцоор Завхан аймагт эхэлж очив. Тэнд ажиллаа дуусаад надтай утсаар шууд ярээрэй. Би эндээс нисхийхэнд хэлж ховдын онгоцыг Завханд буулгуулна. Тэгээд та нарыг цааш нь хөргүүлнэ гэдэг байна. Түүний хэлснээр эхлээд Завханд очиж ажиллан хоёр нөхрөө хоолны хордлогоор нүд ханиулах төхөж, ховдод очиж аймгийн дарга хээтэй муудалцж байж даалгаврыг биелүүлж ирсэн. Том даргын өгсөн үүрэг хууль мэт биелүүлдэг хатуу дэг журамтай. Нэг үгээр хэлбэл сайхан үе байлаа. Гэтэл бас том толгойтой цөөхөн хэсэг байсан. Тэдний нэг нь Ховд аймгийн дарга хээ гэдэг хүн байл. Цэвэг Мэд дарга шалгалтын групп очно. Тиймээс намын хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга, захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрүүлэг хамгаалах газрын дарга гурвыг бэлэн байлга гэсэн цахилгаан намын хороо захиргааны дарга нарт явуулсан юм. Намын хорооны 1-р нарийн бичгийн дарга нь шинээр ажил аваад удаагүй. Тэгээд ч юмд яваад эзгүй байжээ. Уг цахилгааныг хээ хүлээж авсан боловч дээр дурдсан албан тушаалтнуудыг зориуд тус бүр сум хариуцуулаад явуулчихсан бололцоогүй гэдгээр бидэнд ч хөдөө сумдаар явж ажиллах машин өгч чадахгүй юм ярьлаа. Энэ бол шалгалт эсэргүүцсэн зориуд санаатай хийсэн үйлдэл гэдэг нь тодорхой байсан юм. Нилээн ярьж үзсэн боловч ээлдэв тайлбар тавиад бидний асуудлыг хүлээж авах шинжгүй. Тэгэхээр миний дургу хөрч. За, хээ дарга. Та бүхэл бүтэн аймаг удирдсан их эрх мэдэлтэй том дарга хүн.
Гэхдээ сайд нарын зөвлөлийн орлогч даргын өгсөн үүргийг биелүүлэхгүй байгаа чинь хачирхалтай байна. Гэхдээ бид ямар хувийн хэрэгээр яваа биш, засгийн даалгавар биелүүлэх гэж зүтгэж яваа улс. Та нэг нь тийм байдлаар хандаж байгаа болохоор тантай өөр ярилцах юм алга. Харин одоо цэвэг мэд дарахтай хоёулаа таны ВЧ аппаратаар ярий. Та чинь учир байдлаа даргад хэлдэг юм байгаа биз. Би ч таны өгсөн үүргийн дагуу энэ аймагт ажиллах боломж алгаа гэдгээ илтгээд бид гурав маргааш ирэх онгоцоор буцъя. Та одоохон хот руу залгаатах гэж шууд тулгалаа. Тэгтэл дарах тааж яриад явахтай учраа олцъя гэдэг хүн шүү. Ингэн гэдгийг ч би төсөөлж байсан. Би бүр хэрэгжүүлэх. Тантай учраа олцоод байх юм байхгүй. Та бид ямар арилжаа намаа хийх гэж байгаа биш. Төрийн албаны ажилд учир явдал ололцох наан цаана элдв яриа байж таарахгүйг та надаас илүү мэдэх учиртай. Тийм болохоор дарагдаад шууд ярий гэж сүр далайлгалаа. Тэр бүр шалжитлан бууж "Үгүй доламж авахгүй. Орон нутгийн бололцоо ийм байна" гэдгээ ярьж байгаа юм гээд. Баахан бэрхшээл зовлон тоочж гарлаа. За, тэгвэл ажил шалгаж танилцахад заавал байх ёстой 3 даргаыг хээзээ ирүүлэх вэ? Бид дор хаяад 6-аас 7 сумаар орж эмнэлгийн ажилтай танилцах шаардлагатай учраас 2 чиглэлд явах машин хэрэгтэй. Та эдгээрийг шийдчих гэлээ. Хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрүүлэг хамгаалах газрын дарга 2-ыг ирүүлье. Нөөцөд ганц шин тэрэг байгаа түүнийг гаргаж өгье. Та миний саналыг хүлээж авахгүй юу? Та нар манхан мөс сум дайраад алтай цадах 3 сумд ажиллаад ирвэл 5 сумаар орно. Эрүүлэг хамгаалах газрын дарга үеийн суманд ажиллаж байгаа түүнийг ав. Би оронд нь хүн гаргаж та нарт явуулъя гэсэн саналтай байна гэл. Би түүний хэлснийг зөвшөөрсөн. Ийм хачин ааш авиртай юмнууд энд тэнд байсаар ирсэн одоо ч бийг хэлэх хэрэгтэй. Тэгэд тэнд ажиллаа дуусаад байтал дамжин жавад аргууцтаж гэр бүлийн чинь хүний бие таархан байна. Чи яралтай иргэл. Нацаг амарчаад удаагүй нэлэх үйтэй байсан учраас миний санаа зовж буцаж ирсэн. Гэтэл хүнд юм өргөж байгаад саваа хөдлөж сүйд болох шахжээ. Харин сайн барайчид яралтай үзүүлж бариусны хүчинд гайгүй болсон байл. Хорвоо ертөнц эрээн бараан ээдрээ төвөгтэй явдлаар дүүрэн. Тэр нь хүний амьдралд сайн, саар, эерэг сөргөөр цаг үргэлж нөлөөлж ирсэн нөлөөс өөрч байдаг байна. Аз жаргал, баяр баясгалантай үе байхад саад бэрхшээл, зовлон гүнхтэй үеэр байнга ээлжлэн солигдож, заримдаа бүр давхцах тохиолдолж гардаг байна. Ийм явдал миний амьдралд хувь заяандж цөөнгүй тохиолдож, баяр хөөрөөр бэлгсэн үе байхад бас гаслан зовлонтой мөч бишгүй л байл. Энэ нь ч дээр дурдснаас харагдана байх. 1974 онд бас нэгэн том баярт үйл явдал боллоо. Зөвлөлт холбоот улсын ардын хэн шалах хорооны урилгаар манай дарга Дамжинжав тэргүүтээ төлөөлөгчд анх удаага социализмын ууган оронд айлчлах боллоо. Энэ бүрэлдэхүүнд миний бие оролцож явсан юм. Энэ нь хөлийн дэс алхаж үзээгүй надад том аз завшаан таарсан хэрэг. Зөвлөлт холбоот улсын ардын хэн шалах хороо манай төлөөлөгчдийг нам төрийн зочны зэндаанд өндөр хүндэтгэлтэй хүлээн авч зочлууллаа. Бидний очих замд Иркутск мужийн ардын хэн шалах хорооны дарга орлогчийн хамт онгоцны буудлын дээр угтаж, гайл байцан өнгөрүүлэхээр ч оруулалгүй шууд тусгай зааланд оруулж дайлаад паспортод виз даруулж өгöd үдэж мордуулсан юм. Москвагийн Шереметьево 2 гэдэг олон улсын нисэх онгоцны буудлын газар дамгц СССР-ийн ардын хэн шалах хорооны удирдах хариуцлагатнууд тосож, бас л ямар ч шалгалт үзлэгт оруулахгүй онгоцны зорчигч буудаг тавцан дээрээс шууд машин суулгаж авч явлаа. Манай даргад чайка машин, дагалдаж яваа хүмүүсийн 2 хүний дунд нэг газ 24 машин гарган өгч үйлчилдэг юм байна. Биднийг хотын төв рүү өмнө хойно хамгаалтын GoPro машинтай хамгаалуулан авч тавихад алдарт цуут Кремлийн дэргэдэх Москва хэмээх хаалттай том зочид буудалд хүн бүрийг ганцаар нь люкс өрөөнд байрлуулах нь тэрэ. Уг бодол СССР-ийн дэд зөвлөлийн депутатууд, дэд зөвлөлийн урилгаараа гадаадас ирсэн зочин төлөөлөгчдөөс өөр хүн байрлуулдаггүй учраас хаалттай бодол байсан. Ойр зургийн хэрэглэх юм бүхэн бэлэн зэлэн, үнэн хүү тохилог сайхан бодол байлаа. Улаанбаатараас өдөр ниссэн урамтай сайхан хурдан хүлэг нартай уралдсаар 8000 км-ийн хол замыг туулж зөвлөлтийн нийслэлд нартай байхад буусан. Ардын хэн шалах хорооны орлогч дарга зочид буудлын хүлээн авалтын зааланд оройн цог барьлаа.
За маргааш нь ардын хянан шалах хорооны дарга Шакольников манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан харилцан мэдээлэл хийж цаашид хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар хэлэлцээ хийлээ. Ардын хянан шалах хорооно зөвлөлт холбоот улсын коммунист намын төв хорооны конторын дэргэд түүний өдөөс харсан 7 давхар байшинд байрладаг юм байна. Үдээс хойш манай даргыг зөвлөлт холбоот улсын коммунист намын төв хорооны нарийн бичгийн дарга Капитанов хүлээн авч уулзсан юм. Тэдний төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу маргааш нь бид 3 хэсэг болон 3 богд найрамдах улс руу салж явлаа. Миний оролцсон хэсэг зөвлөлт Киргиз улсад зочилсон юм. Бас л 6 цаг нисэж байж Киргизийн нийслэл Фрунз хотод газардсан юм. Тэнд намын төв хорооны тохилог зочид бодолд байрлаж, тунгалаг уст Исеккул нуурын захад байдаг. Мөн төв хорооны амралтанд бүтэн хагас өдөр 5 тухтай амарч 2 можоор аялсан юм да. Дэлхийд нэртэй Тэнгэр уулын мөнх цасны доохноор 3 км өргөн уулыг нүхлэн засаж, цул гантиг чулуугаар доторлж, ойроор зайтай байрлуулсан өндөр хүчтэй чийдэнгээр өдөр шиг гэрэлтүүлсэн даваагаар ГАЗ 24 машинаар давж өндөр сүрлэг уулсын дундуур урсан их уста ширүүн урсгалд голын урсгалыг хиймэл уул нуруу босгон боож байгуулсан хиймэл нуур усан сан зэргийг үзүүлж сонирхууллаа. Хүний гараар бүтээсэн гэхэд гайхаж эргэлзмээр бахархмаар лут хийдэг байл. Үйлдвэр техник өндөр хөгжсөн хүчирхэг том орон ёстой л уулыг эргүүлж усыг буцааж чаддгийг энэс өөр юугаар харуулах вэ? Бид энэ бүгд найрамдах улсад 4 хоног айлчилсан юм. Манай төлөөлөгчид Москвад байхдаа Кремлийн ордонд байдаг Владимир Ильич Ленины байр, албан тасалга, дэлхийд хосгүй үн тэдэл урлагийн хосгүй бүтээл хадгалсан Аламсын фонд нэртэй музей, Горький дахь Ленин ордон музей, түүний нэрэмжит алдарт номын сан, Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль, улс ардын аж ахуйн ололтын үзэсгэлэн, Кутузовын панорам зэргийг үзэж Останкино телевизийн өндөр цамхагийн 350 хэдэн давхарт байрладаг эрэгдэг дугуй зааланд сууж, их хотын ерөнхий байдлыг дээрээс нь харах зур хоололсон юм. Тэр зааланд тавтайхан сууж хооллон их хотыг дээрээс нь тухтайхан харах зур дугуй заал автоматар бүтэн 3 эргээд таардаг юм байна. Наад шиг юм үзэж нүд тайлаагүй хүнд энэ бүгд ёстой үлгэрийн юм шиг л санагдаж байл. Түүхээр үнэн бодит юм үннээрэн үлдэх ёстой бөгөөд түүнийг хэнж яаж ч гүтгэн гуйвуулж бузарлан буртаглах гэж оролдох нь хэзээж бүтэхгүй явдал. Тухайн үедээ дэлхийн хувьсгалт төлгий ууган социалист орн байсан зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс гэхээр авгай хүчрхэг том гүрэн байсныг хэнч үгүйсгэж чадахгүй зэ. Энэ том орны хөгжил цэцгэлтийг биеэр очиж нүдээр үзэж мэдэрсний хувьд энэ үгийг бардам хэлэх үндэстэй. Тэр үед зөвлөлт холбоот улсын ардын хянан шалгах байгууллага дээр дооргүй асар их нэр хүндтэй, өргөн эрх мэдэлтэй, нам төрөөс онцгой анхаарч бүх талаар дэмжин тусалдаг, ард түмнэрээ хүрээлэгдсэн төр олон нийтийн хүчрхэг том байгууллага болох нь очсон газар бүр тодорхой харагдаж байл. Амьдралдаа анх удаа хөлийн дээс алхаж, ийм зочломтгой хүчрхэг том оронд өндөр хүндэтгэлтэй айлчилсанд хязгааргүй их баярлаж, хэзээч мартагдашгүй сэтгэлдэлтэй үлдснээ тэмдэглэхэд таатай байна. Энэ айлчлал миний хувьд хожууч гэсэн хил давж, гадаадд явах үүд хаалга нээгдсэн алхам байлаа. 1976 он зөвлөлт холбоот улс болон зөвлөлт Белорусын ардын хянан шалгах хорооны урилгаар манай 1-р орлогч дарга Бандит тэргүүтэй төлөөлөгчд дахин айлчилж очлоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд намын төв хорооны хилцсэн орлогч эрхлэгч Пүлжин, манай хорооны зохион зааварлах хилцсэн дарга Бавуу, Өрхангай аймгийн ардын хянан шалгах хорооны дарга Нэргүй бид 4 хүн оролцсон. Биднийг зөвлөлт холбоот улсын ардын хянан шалгах хороо болон өндөр хэмжээнд хүлээн авч уулзалт ярилцлага зохион байгуулж, Москва хот, Москва мужийн ардын хянан шалгах хороо хэд хэдэн байгууллагын хороо группийн ажилтай танилцуулж, төрүүчийн явалтаар үзүүлсэн үзүүрүүдийг үзүүлж сонирхуулсны дээр Кремлийн их хурлуудын ордны байдалтай танилцуулж, түүний их зааланд концерт, их театрт Чиочосан гэдэг дөр тус үзүүлсэн. Нэг онцлог нь намын манай төлөөлөгчдийг очсон газар бүрд намын байгууллагын дарга нар хүлээн авч уулзаж байсан юм.
Москвагаас хурдны гал тэргээр люкс вагонд тухалж Белорусын нийслэл Минск хотод очлоо. Бидэнтэй байнга дагаж үйлчилж яваа ажилтнаас гадна зөвлөлт холбоот улсын ардын хянан шалгах хорооны орлогч дарга хамт явж Белорусаар аялсан. Минскийн гал тэрэгний буудлын дээр биднийг Белорусын коммунист намын дарга, намын төв хорооны нарийн бичгийн дарга мөн тус бүгд найрамдах улсын ардын хянан шалгах хорооны дарга бусад хариуцлагатай хүмүүс өгдөж, намын төв хорооны тохилог сайхан зочид буудалд байрлууллаа. Биднийг хаалбалха асар өндөр хүндэтгэлтэй хүлээн авч байсан. Намын төв хороо, ардын хянан шалгах хороо тус хүлээн авч уулзалт ярилцлага зохиосны гадна олон хот мууж хязгаараар аялуулсан юм. Зөвлөлт боочийн хил дээр байдаг алдарт Брестийн цайз, гунигт хатыны тосгон, Курган мамигийн цогцлбор, Минск хотын баялаг үзмөр бүхий цэргийн түүхийн музей, Беловичийн дархан цаазат газар зэргийг үзүүлж сонирхууллаа. Бид Минскээс Брест муж хүртэл 330 гаруй км газар ГАЗ 24 машинаар явж очсон юм л да. Брестийн цайз бол зөвлөлт холбоот улсын түүхэнд хэд хэдэн удаагийн үйл явдлаар нэр нь мөнхөрсөн бөгөөд 1941 онд Германы фашист зандалчдын улангассан довтлогооноос цайзыг хамгаалагчид 40 гаруй хоног өдөр шөнөгүй хамгаалан эцсийн хүн сумаа дуустал баатарлагаар тулалджээ. Хатыны тосгоны төвд амьдарч байсан хүүхэд, хөгшөд, эмэгтэйчүүд голдуу бүх хүнийг фашистын ярагчид нэг байшинд хүчээр чихэж оруулан галдан шатааж, жигшүрт бузар хэрэг үйлдэж. Манай төлөөлөгчид Минск хотын төв тал байдах Лений хөшөө, Брест хатыны цогцлбор, нэрэн тодорхойгүй цэргийн булшинд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн юм. Энэ удаагийн явалтаар бас л өндөр хэмжээнд зочилж дайлуулсан явдал миний санаанд дурдтгал болон хоногшин үлджээ. Энэ онд миний 7 дахь охин мэндэлж ам бүл өтгөрсөн баяр түйл явдал боллоо. Гэвч үүний хажуугаар бас л өвчин зовлон ярьсан жил байл. Нацаг маань хүнд өвчин туссны улмаас нялх биетэн дээр өвчөнд нэрвэгдэж, биеийн суларч, ихээхэн эмчилгээ сувилга хийлгэх шаардлагатай болсон юм. Энэ нь хэдэн жилийн өмнө нялх биетэн байхдаа ханиад хүрч хатгаа авсныг дутуу эмчилснээс тэр нь архагшин яваандаа хүндэрч, уушигны сүрийн өвчтөй болсон байл. Бүр уушиг нь цоорсон байл. Эмнэлэгт үзүүлж удаан хугацаанд эмчилүүлэхийн зэрэгцээ арга буюу тахир дутуугийн группт орлоо. Харин ч сүрьеэгэн эмнэлэгт удаан хэвтэж эмчилүүлэх шаардлагатай байсан боловч надтай хамт ажилдаг миний найз хүний их эмч Ганжуур хөөцөлдөж тусалсны хүчинд гадуур амбулатороор эмчилүүлэх болсон юм. Тууштай эрчимтэй эмчилгээ хийлгэснээр өвчин нь санснаас түргэн илааршиж биеийн сайжирсан бөгөөд энэ бол Ганжуурын хүч байл. Хүний мэс тусрахыг чанар ийм л үед танигддаг юм шүү дээ. Ганжуур үнэхээр хүний мэстэй, өр тустай хүн бөгөөд надад ганц энэ биш олон удаа тус болсныг мартах аргагүй. Хойтон зун түүнийг хөдөө эрүүл агаар салхинд гаргаж, айраг, сүү, цагаан эдэгээр совлуулах нь зүйтэй гэж эмчлэгч эмч болон Ганжуурын зөвлснөөр Булган аймгийн Орхон суманд амны хэдэн малтайгаа нутгалж байсан аав ээждэр нь хүргэж тэнд цус сулах боллоо. Ингээд би хорооны удирдлагад учир байдлаа танилцуулан хүсэл тавьсны үндсэн дээр албан ажлын далимаар суудлын автомашин авч 4 баг хүүхдийн хамт хүргэж тэнд зусаж намарчаад эрүүл агаар айраг цагааны ачаар бие нь бүр сайжирч боцож ирсэн юм да. Би 3 том хүүхэдтэйгэн хотод амьдарч байлаа. Гэхдээ голдуу аавынд байсан хэрэгэлтэй. Энэ зуны нэг өдөр хорооны дарга Дамжин жавгаа надтай уулзаж Хөвсгөл аймгийн ардын хянан шалгах хорооны даргыг өөрчлөх хэрэгтэй боллоо. Иймд чамайг тэнд томилон ажиллуулахаар намын төв хорооны боловсон хүчний нөхөдтэй ярилцаж тохирсон. Одоо чи нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр орох ёстой. Чи татгалзахгүй байгаа үстэй. Одоо надтай намын төв хороон дээр очие гэж шууд тулгаж хэлдэг юм байна. Түүнийг гинт хэлсэн энэ үед би бүр цочирдсан юм. Энэ талаар надтай урд өмнө нь юу ч яриаггүй. Тэгтэн би "Гэхдээ дарга та миний ахуй амьдралыг гадарлаж байгаа бах. Би танд үүнийг өмнө танилцуулж байсан шүү дээ. Эхнэр хүн төвчтэй одоо тахир дутгийн группт байгаа. Бас хөгшин эцгийн минь бие таарвхан. Тэднийг орхиод явах арга байхгүй. Бас гаршиж эмчилж байгаа мэрэгжлийн сайн эмчнараас хөндөрүүлэх боломжгүй.
Иймд хөдөө явах болцоо одоогор надад байхгүй юм шүү дээ гэж татгалзал. Гэтэл чи одоохондоо юу яа? Дан биеэр явж ажиллаа хүлээж аваад нэг хэсэг хугацаанд ажиллаж суурьшаад төвхснийхэн дараа гэр бүлээ аавыгаа татаад авчихгүй юу? Тэр болтол тэд энд эмчлүүлж байг гэл. Гүй дараа би явж чадахгүй. Өвчтөө биеийн муугаа хүмүүсээ орхиж хоёр газар яаж байх вэ? Надад хөдөө явж ажиллах боломж өрөөсөө байхгүй. Энд ямар нэгэн ажил хийгээд байж чадвал тэр л үз, чадахгүй бол чадах тэнцэх ажилд очие л доо гэж эрс хэллээ. Ингэж хэлэх үндэс надад байсан юм. За тэгвэл яах вэ? Чамаг уг нь албан тушаал дэвшүүлж, бие дааж ажиллаж, амьдрал ахуйч нь энд байгаагаас дээшлэх байхаа л гэж бодсон юм гэж Дамжин жавгуу хэлээд бидний яриа дууссан. Тэр уг нь аливаа асуудалд буйртай, аяд зөөлөн ханддаг, захиргааны аргаар ширүүлдэггүй, харилцан зөвлөж ярилцдаг арга барилтай хүн л дээ. Харин намайг хөдөө албан тушаал дэвшүүлж явуулах нэрээр зайлуулах гэсэн энэ санааг манай боловсон хүчний нэг нөхөр сэдэж, даргад өөр аргаар эвтэйхэн ойлгуулж чадсан юм байна л дээ. Ягд гэвэл тэр үед ардын хянан шалгах хорооны бүх ажлыг надаас илүү мэддэг хүн ховор байсан учраас намайг хариуцлагатай нарийн бичгийн даргаар дэвшүүлж ажилуулах гээд Дамжин жавгаа төлөвлөж энэ тухайгаан тэр нөхөртөө ярилцсан юм байж. Гэтэл энэ албан тушаалд тэр өөрөө очих санаатай байсан учраас намайг зайлуулад орхивол тэр бодол нь хэрэгжих боломжтой байж магадгүй учраас энэ муу аргыг сэдэж. Албан тушаал горилж явдаг хүн чанар муутай, дотуур тамиртай, муу санаатай зарим хүн ийм л юм бодож сэдэж явдаг юм л та. Би түүнтэй хэдэн жил хамт ажиллаж, тэр тусмаа нэг өрөөнд суудаг байсны хувьд түүнийг сайн мэддэг болсон юм. Хяналт шалгалтын ажлын мэдлэг туршлага муутай хэрнэ энэ албанд очих дур сонирхолтой байгаа нь надад алхам тутамд мэдэгдэж байсан юм л та. Тэгэд ч би Дамжин жавгаад танд их баярлаа. Надад албан тушаал хэрэггүй гэж зориуд нэмж хэлсэн юм. Би хорооны дотоод ажил хариуцдаг байсан учраас дарагтай өдөрт хэд хэдэн удаа уулзаж ажил ярилцдаг. Тэр ч миний хийсэн ажил хэлж ярьсан зүйлийг үнэлдэг, надад нэлээд дотн ханддаг байсан юм. Тийм ч учраас урд донд намайг зөвлөлт холбоо тусад дахин явуулж, зөвлөлтийн ардын хянан шалгах байгууллагын дотоод ажилтай сайн танилцаарай гэж зориуд анхааруулж хэлж явуулсан юм. Гэтэл нөгөө муу санаат нөхөр намайг Дамжин жавгаад ямар байдлаар юу гэж танилцуулж байсныг би мэдэхгүй. Ямар ч гэсэн сайнаар танилцуулж байгааг нь ойлгомжтой. Тэр бид хоёр дотн найзууд байсан. Би түүнд ямар нэг атгагснаа санаж байгаагүй. Одоо ч сандаггүй л дээ. Гэхдээ тэр муу санаатай дотуур тамиртай хүний далдуур жин тавьдаг өөдгүй явдалтай хүн гэдгийг мэднэ. Тэр нь мэдснээс цааш түүнд муу санаж хүнд ирэж яхавд. Харин би түүний энэ муу зан чанарыг ил хэлдэг, битүүгээр ёжилчдаг байсан бодвол улам атгаг явдаг байсан биз. Тэр тийм аргаараа сансандаа хүрч нөгөө мөрөөдөд байсан албан тушаалд тавигдсан боловч удалгүй зэсэн цухиж өөрчлөгдчихсэн юмдаг. Намайг хожим хариуцлагатай нарийн бичгийн даргын ажлыг хий гэж Дамжин жав молом нар хэлж байсан боловч би хүлээж аваагүй. Би их хачин зөрүүд зантай муухай дутагдaltaй хүн. Тэгээд ч бусдын шунаад дурлаад байгаа ажилд яасан ч очихгүй юм шүү гэж хатуу шийдсэн хэргэлд. Миний бие Увс аймагт томилтоор очиод тэндээсээ Тус аймгийн хамгийн баруун захын Бөхмөрөн суманд ажиллаж байл. Би өмнө ховд сумаар ороод тэр суманд дөнгөж очиод 2 хоног гэж байсан. Гэтэл шөнийн цагт аймагаас яралтай дуудлагаар надтай утсаар ярьлаа. Манай хорооны 1-р орлогч дарга шалгалт ахалж очиод аймаг дээр үлдсэн бөгөөд тэр надтай ярьж "Чиний хадам авч нас баржээ. Тийм учраас чи яралтай буцах боллоо" гэж мэдэгдэл. Би тэр дөрөв хамт явсан хүмүүстэй семинар зөвлөгөө өгч үлдээгээд шөнийн 3 цагт унж явсан машинаар аймаг буцлаа. Надтай хамт явсан жолооч шинэхэн ВАЗ 469 машинтай уриалган сайн залуу байл. Бид хоёр 200 км газар зогсолтгүй давхиад өглөө нар тусаж байхад аймагт ирж буудлын гуанзанд хоол идээд даргатай уулзаж ажлын явцаа товч танилцуулчихад онгоцны будал дээр очтол онгоцч хүрээд ирлээ. Тэр онгоцоор хотод ирж гэрээрээ дөнгөж ороод булганы онгоцыг хөдлөхөөс өмнө амжид суугаад очсон юм а. Намайг очих өдөр нутаглуулсан байл.
Нацаг аавынхаа биеийг муу гэж дуулаад намайг хөдөө явахаас хэд хоногийн өмнө очиж аав ээж хоёртой дэрэгдэнэ байсан юм. Ингэж манай гэр бүлийн амьдралд бас нэг эмгэнэлт явдал тохиолдлоо. Түүнээс хойш хоорондоо цөөхөн жилийн зайтай нацгийн ээж ах хоёр нь өөд болж асар том гар зуучирч гасланд нэрвэгдсэн юм. Ялангуяа нацгийн төрсөн ах нь өвчний уршигаар залуугаараа нас урж ах дүү төрөл төрөсөддөө асар хэмэгнэл харавсал учруулсан. Би ээжийн өөд болоход очиж орчуулагад нь оролцож харин ахын нас ороход очиж чадаагүй. Ойр ойрхон болсон энэ айхтар сүрхий явдлууд нацгийн маань сэтгэл санаанд хүчтэй цохилдуулж хүнд уй гашууд унагсан юм. Ханилсан нөхрийнх нь хувьд энэ их уй гашууг би ч хуваалцах ёстой. Хуваалцсан ч гэж боддог. 1979 онд Намын Төв хорооны улс төрийн товчооны тогтоолоор манай дарга Дамжин Жавыг үл ойлгогдох байдлаар ажлаас нь гэнтхэн халж Вьетнамд элчингээр томилсон шийдвэр гарлаа. Ингэж ардын хяналтынх нь хашир туршлагатай, бөөр сүртэй, тогтун төвшин ааш зантай, түшигтэй сайн даргаасан салсан. Энэ хүнийг ингэж гэнт халж золигт гаргасан нь улс төрийн товчоо гэж хязгааргүй их эрх мэдэлтэй хэсэг бүлэг хүмүүс. Түүний дотор энэ эрх мэдлээ ашиглан хэнийг ч яахаас ч буцахгүй болтлон ялзарч доройтсон зарим өөдгүй этгээдийн хийсэн бузар булаа үйлдэлийн нэг байсан нь сүүлд мэдрэгдсэн юм. Намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, намын хянан шалгах хорооны дарга Эл гэж гэр бүлийн талаар ялзраад зогсоогүй, улс төр, ажил хэрэг, ёс суртахууны талаар ялзарсан үл бүтэх этгээд өөрийнхөө арчаагүй арга барил, урагшгүй муу ажиллагааг шүүмжлэн хэллээ гэж гяхуурхан Дамжин Жавыг бараг үндэсгүйгээр гүтгэн хэлмэгдүүлж золиослсон юм байна л. Түүний энэ бузар муухай үйлдэл тун удалгүй илэрч, үнэн мөн нь олдож, хийсэн лайл анчиг өөрийн биеэр эдэлсэн. Ингээд ардын хянан шалгах хорооны даргаар сангийн яамны сайд байсан молом томилогдлоо. Түүнийг сайдрын зөвлөлийн орлогч дарга бөгөөд ардын хянан шалгах хорооны дарга гэдэг өргөн эрх мэдэлтэй өндөр албан тушаалд ажил болов. Молом ажилд томилогдож ирмэгцээ ардын хянан шалгах байгууллагын болон Намын Төв хорооны маш чухал тогтоол гаргуулж, өмнө нь боловсрогдож байсан ардын хянан шалгах байгууллагын хуулийг ардын хурлаар батлуулж, улсын ардын хянан шалгах хорооны зохион байгуулалтыг өргөдгөн шинчилж, салбар хариуцсан хэлтсүүдтэй болгож, орон тоогч нэмэгдүүллээ. Ардын хянан шалгах байгууллагын гадаад харилцаагч ихээхэн өргөжүүллээ. Намайг тус хорооны худалдаа үйлчилгээ, материал техникийн хангамжийн салбар хариуцсан хэлтсийн даргаар дэвшүүлэн томилж ажиллуулсан юм. Миний удирдсан хэлтэст гадаад дотоод худалдааны яамд, нийтийн аж ахуй үйлчилгээний яам, материал техникийн хангамжийн улсын хороо, тэдгээрийн харьяа байгууллагууд харьяалагдаж байсан юм. 1980 он миний амьдралд бас л баяр хөөр, уй гашуу, гуниг гаслан ээлжлэн тохиолдсон эрээн бараан ээдрээ төвөгтэй жил боллоо. Энэ онд миний 49-ний жил орсон болохоор тийм байсан байж ч болох юм. Энэ оны 3 дугаар сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр миний отхон охин төрж баяр дээр баяр боллоо. Түүнээс хэдхэн хоногийн дараа миний бие хэсэг нөхдийн хамт бүгд наримт хардачилсан Герман улсын ажилчин тариачны хянан шалгах байгууллагын ажлын туршлага судлахаар тус улсын нийслэл Берлин хотод очсон юм. Ингэж явах замд Анайл зөвлөлт холбоот улсын ардын хянан шалгах хорооны зохих албаны хүмүүсээр өгтөөлж, өдүүлэн дайлуул цайлуулад цааш явсан юм. Бид Москва хотын зүүн урд захад байдаг Домодедово гэдэг хөл хөдлөг өн ихтэй дотоодын нислэгийн асар том буудалд буусан бөгөөд тэндээс олон улсын нислэгийн Шереметьево 2 буудал хүртэл талдаа 100 гаруй километр зайтай газар. Гэхдээ харахгүй шүү дээ. Хэдэн сая хүнтэй тэр их хөлгүй том хотын 2 талд байгаа буудлууд юм чинь. Тийм хол газраас 20 хүнийг машинаар авч давхин нөгөө буудалд хүргээд бас орой өглөө 2 удаа дайлж цайлаад учиргүй их зардал гарсан мэдээж. Тэр их зардлыг тэднийхээ бүрэн хариуцаж зогсоогүй бидний Берлин нисэх суудал захиалж ачаа тэшийг бүрэн хариуцаад зогсоогүй хадгаламжийн газар өгч хадгалуулан мөн хотын төвд аваачиж тусгай зочид буудалд хоноглуулж
Өглөө эрт онгоцны буудалд хөргөн өгчөө суулгасны нь яана. Тэр үеийн манай Орос ах нар маань ийм л хүний мэс сайтай, алив юмд элэгсэг дотн хүмүүжил түшигтэй ханддаг тусархаг хүмүүс юм шүү гэдгийг тэр үзэж бие сэтгэлээр амсаж мэдэрсэн юм аа. Ийм улс ийм хүмүүсийг элдвэр гоочилж муулж болно гэж юу? Ийм ааш шавар гаргаж байгаа этгээдүүд бол өөрсдөө юу ч ухаардаггүй, наан цааныг ойлгох чадваргүй, ойврхон, бодол ахархан тэнэг хүний аран шин төрх юм да. Ардчилсан Герман улс биднийг мөн л өндөр хүндэтгэлтэй хүлээн авч, амралт сургалтын тусгай баринд байрлуулж 20 шахам хоног маш тав тухтай зоочилж байлаа. Тэд биднийг Дрезден, Магдебург, Потсдам мужуудаар аялуулж, Берлин хотын гол үзмэр түүх турсгалт газруудтай танилцуулсан юм. Дрезден мужид л гэхэд Одир мөрний хөвөн дээр байгуулсан халуун орны бүх мод ургамал, тарж ургуулсан ургамлын шилэн хүлэмж, дэлхийн хөгжмийн сонгодог зохиолч Моцартын гэр музей үзүүлж, Азийн хоолны газар оруулж үдийн хоол идүүлсэн юм. Магдебург мужид Монгол Германы киночдын хамтран бүтээсэн Уран сайхны Алтан өргөө киноны зарим хэсгийн зураг авсан гол дундаа жижиг нууртай хосгүй үсгэлэнтэй агуу өндөр уулын оройд байгуулсан зэрлэг ан амтны хүрээлэн, зөвлөлтийн цэргийн барьж байгуулсан дайсны довтолгооны хамгаалалт зориулттай нүсэр том бэхлэлтийн зарим хэсэг зэргийг сонирхуулж, амтны хүрээлэнгийн дэрэгдэх зоогийн газарт үдийн зоог барьсан юм аа. Дээр дурдсан агуу нэг өвөрмөц сонин нь манай зайсан толгойн дайтай уулын нэг талын хаалгаар орж нэвт яваад нөгөө талаар нь гардаг хачин тогтцтой юм байна. Потсдам мужид гэхэд дэлхийн 2 дугаар дайны төгсгөлд 3 их гүрэн зөвлөлт толгойт улс, Америкийн нэгдсэн улс, Английн тэргүүн нарын уулзаж хэлцэр хийсэн түүхт байр, Германы эзэнт улсын Вильгельм хааны асар их баялаг үзмэртэй өвөл зуны тансаг ордон, бүхэл бүтэн цогцлбор зэргийг үзэж сонирхсон юм. За тэгээ Берлин хотод телевизийн өндөр цамхагийн оройдох зоогийн газрыг дэрэгдэх зааланд нь тухалж, хотын байдалтай дээрээс нь харж, хооллож, үндэсний хурлын үзэсгэлэнт сайхан ордон, амтны том хүрээлэн, зөвлөлтийн гарамгай жанжин Жөковын удирдаж, Гитлерийн Германы фашистуудын төлөөлөгчдөр дайнд ялагдсанаа хүлээж, үг дугуй бууж өгөх актад гарын үсэг зурулсан түүхт Карл Хорстын байшин доторх үзмөрүүд, дэлхийн нийслэл хотуудын цаг гэх мэт маш олон үзмэр түүх турсгалын зүйлүүдийг үзүүлсэн. Мөн Бранденбургийн хаалга дээр очиж, Суут Рахстагийн байшин, 2 Берлинийг заагалсан зөвлөлтийн цэргийн ганцхан шөнийн дотор барьж босгосон хэдэн 10 км үргэлжилсэн хэрэм бэхлэлтийг дэрэгдэн очиж үзлээ. Ардчилсан Германы ажилчин тариачны хэн шалгахын нь манай төлөөлөгчдийг үндсэндээ өдөрт 2-4 цагаас илүү ажил албатай танилцуулж, бусад үед нь амруулж аялуулж юм үзүүлж байл. Амт чанартай хоол, зууш, тансаг ундаа эдийгээр байр буудал, албан байранд цаг үргэлж элбэг хангалуун байлгаж, зочилж, үйлчилж байсныг ч зориуд тэмдэглэе. Өөрөөр хэлбэл бид 20 шахам хоног ямар ч амралтанд амарснаас илүү болохоос дутуугүй сайхан амарч угаад ирсэн юм. Берлинд байхад манай элчин сайдын яамны худалдааны зөвлөх, миний эртний танил дотн нөхөр чойжилж ав авгаатайгаа над дээр ирж, үндэснийхээ хоол цай хийж дайлж цайлсан юм аа. Энэ явдал миний хувьд төрсөн ахтайгаа олон жил уулзаагүй байгаад уулзсан мэт үнэхээр сайхан сэтгэл хөдлөгөж таатай байсныг хэлээд өг. Түүний гэргийн хорлоо завж хөлөөгөөрөө дэлгүүр худалдаагаар надтай хамт явж мөн их тусалж байсан да. Модон татсан ахаа